Мэдээлэл авлага үйлчилгээний салбарт өөрийн гэсэн нэрийн хуудсыг бий болгож, салбартаа олон шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн 1919 авлагын 15 жилийн 2020 онд тохиож байна. Ойгоо тохиолдуулан хүний нөөцөө чадваржуулах, ажилтан албан хаагчдаа оюуны бодит хөрөнгө оруулалт хийх зорилгоор англи хэлтэй монгол залуус хөтөлбөрийг эхлүүлж, нийт 50 ажилтнаа Филиппин улсад сургахаар зорьсон. Эхний ээлжийн суралцагчид сургуулаа амжилттай төгсөөд ирсэн бол дараагийн ээлжийн суралцагчид хамт олонныхоо итгэлийг хүлээн зорилго мөрөөдлийнхөө төлөө жигүүрдэлгэн замд гарахад бэлэн болжээ. За Филиппин улсыг зориод 6 сарын хугацаанд өөрийнхөө англи хэлний мэдлэгийн чадварыг дээшлүүлээ. За дээрээс нь компани төлөөлж ажиллахаар өнөөдөр ингээд батламж талархлаа хүлээгээд аваад байна. Тэгээ маш их баяртай байна. За 2020 оны бол хамгийн анхны хүнээр ингээд сонгогдоод явж байгаадаа баяртай байна. Сошиал мэргэжилтэн мөнх англи хэлтэй монгол залуус хөтөлбөрийн 2020 оны анхны төлөөлөгч болж Филиппин улсыг зорж байна. Үсэл мөрөөдөлд хязгааргүй үгүй. Мөрөөдлийнхөө зүгт нэг алхам урагшилж, боломжийг амжилт болгох нь гагцхүү хувь хүнээс л шалтгаална. Филиппин улс Себугод англи хэлтэй монгол залуус хөтөлбөрийн маань оролцогч зорьсон газраас саадгүй ирлээ. Филиппин улсад суралцж байгаа 1919 авлагын хамт олон нь түүнийг халуун дотноор угтан авсан юм а. Рестер хамт олон бол удирдлагуудаас жижигхэн бэлэг өгсөн байгаа. Тэгээ 3 дахь удаа хэрэглэсэн. Гадаадд суралцж байгаа залуусын хувьд эх орноос нь эргэлд ирж ар гэрийнхнийхэн зүгээс явуулсан илгээмжийг хүлээн авах нь хамгийн сайхан зүйлийн нэг байдаг. За мөнхөөгөр маань ажлын хамт олноос маань олон гэр бүлээс маань эргэлд ирсэн. Бид нар маш их баяртай байна. Өнөөдөр бид нар цуглаад Монгол хоолой хийж идэх чинь. Шинэ 7 хоног эхэллээ. 1919 авлагын ажилтан мөнхийн хувьд Филиппинд суралцах эхний өдөр. Тэрээр Филиппин улсын шилдэг сургуулийн нэг Вайл сургуульд 6 сарын турш англи хэл сурах юм. Тус сургуулийн захирал өөрийн биеэр сургалтын хөтөлбөр орчин нөхцөлөө танилцуулж, шинэхэн суралцагчаа халуун дотноор хүлээн авсан юм а. За яг одоо Вайл сургууль дээр ирсэн байна. Сургууль дээр ирсэн сэтгэл бол маш өндөр байна. Тэгээд яг бид нарыг бол айгүй гоё өгч авсан. Сургуулийн орчин нөхцөл бол бүх юм нь айгүй гоё. Филиппинд суралцахад давуу тал мэдээж олон. Англи хэлний сургуулиуд нь 7 хоногийн 5 өдөр хичээллэж, унших, ярих, сонсох, бичих гээд бүхий л чадварыг нэгэн зэрэг хөгжүүлдэг. Төдийгүй ганцаарчилсан сургалт нь богино хугацаанд англи хэл сурах боломжийг олгодог. 1919 авлагын залуус IMS, English Fila, Vine English, CPILS зэрэг хамгийн нэр хүндтэй сургуулиудад суралцж байна. Тэд суралцж байх хугацаанд аль хэдийн сургууль бүрийнхээ онцлог давуу талыг олж хараад зогсохгүй олон хөтөлбөрт хамрагдаж өөрсдийгөө хөгжүүлж байна. За манай сургуулийн бусад сургуулиас одоо ялгагдах онцлог давуу тал нь гэх юм бол 4-5 хоног дараалан амарсны дараа одоо мейкап класс буюу одоо тухайн амарсан өдрүүдийнх нь хичээлийг 8 цагийн ч юм уу 10 цагийн ингээд оюутнуудтай групп хичээлээр нь хүч олгодгоороо бол бусад сургуулиас давуу талтай байгаа. Ялангуяа English Finland Филиппинд сургалтын чанараараа 5 тухаараа эргэн тойрны орчноороо номерт 1 бичигдэх сургууль учраас та зөвхөн богино хугацаанд илүү ихийг үр дүнтэй аргаар суралцаж чаднаа. IMS Academy IELTS болон TOEIC-ийн ангийн оюутнуудаа 3 сараас дээш хугацаанд суралцсан тохиолдолд шалгалтын төлбөрийг дааж үнэгүй шалгалтыг өгүүлдэг байгаа. Сургуулийн байгууллагад 18 жил болж байгаа ба мэргэжлийн өндөр ур чадвартай багштай хичээлээ оролцсон. Хичээлүүдийн курсын маань хувь IELTS, TOEFL, TOEIC болон ярих, бичих, сонсох гэх мэтчлэн ур чадварт чиглэсэн хөтөлбөрүүд дээрээ бусад сургуулиудаас ялгаатай. IMS Academy-ийн хувьд энэ багш нараас гадна Англи, Америк, Австрали багш нар хичээл заадгаар онцлогтой. Hello everyone, good afternoon. Today I'm talking about Mongolia, and let's start. Example, Russia here and China and beside in Mongolia.
Хилийн чандад сурна гэдэг их орноо төлөөлж байгаа хэрэг. Залуус маань байгууллага төлөөлөхөөс гадна Монгол улсаас сурталчлах арга хэмжээнүүдэд ч идэвхтэй оролцдог. Энэ удаа лавлах үйлчилгээний төвийн ажилтан Номын Эрдэнэ групп ангийнхандаа Монгол улсынхаа тухай танилцуулж их орноо багахан ч гэсэн сурталчилсан юм. Анх ихэд миний англи хэлний төвшин маань IELTS-ийн 2 оноотой байсан бол за 6 сар сурсны дараагаар англи хэлний 6 төвшөнтэй авсан байгаа. За үүнээс цаашлаад би IELTS-ийн оноогоо 8 хүртэл ахиулах хүсэлтэй байгаа учраас энэний хамтлаа сайн хичээх болно. Филиппин улсад англи хэл сурна гэдэг бол хямд зардалтайгаас гадна эргэн тойрны бүхий л зүйлсээс суралцаж англи хэлний төвшнгөө хэдэн шат ахиулах боломжтой байдаг учраас хөтөлбөрийн залуус маань энэ боломжийг алдахгүйг хичээсээр. How much caramel coffee jelly? Caramel coffee jelly? What size do you have? Where can I find Ayala Mall? New Ayala Mall? Oh, you go straight over there. Go. Excuse me. Now where are we going? Going to Panawa, Apol 1. Яг удирдлагын зүгээс л тэгэхээр маш тийм зоримог шийдвэр гаргасан гэж миний хувьд бодож байгаа. За 1919 тавьж авах манай ажилчдынхаа одоо мэдлэг боловсролт нөгөөдтэй хөрөнгө оруулалт хийгээ. 6 сарын турш ингээ өөр усад ирсэн ингээ суралцж байгаадаа маш их баяртай байна. Тэгээ ялангуяа бүр оюуны хөрөнгө оруулалт гэдэг бол өөрөө бүр хамгийн үн цэнтэй хөрөнгө оруулалт шүү дээ. Тэнгүүд байгууллагаас ийм олон ажилчдаа ийм их үн цэнийг олгож байгаа айгүй ховор байгууллага, ховор хүмүүстэй тэгээд айгүй ийм үн цэнтэй байгууллагад ороод тэгээд тэднийхээ нэг болоод ингээд үнэтэй хөрөнгө оруулалтыг өөртөө хийж чадаа маш их баяртай байдаг. Өдөрт 10 орчим цаг зөвхөн англи хэл дээр сургалтын хөтөлбөрт хамрагдсан залуусын хувьд амралтын өдөр аялаж шинэ зүйл сурч мэдэх боломжийг олгодог. Хамгийн гол нь маш хямд зардлаар зөвхөн өөртөө зориулж аяллаа онцгой хөтөлбөр зохиосноор аялангаа англи хэлний академик төвшин ахиулагч боломжтой юм а. Энэ удаа шинэхэн сурагчдаа зориулж хөтөлбөрийн залуус аяллаа тусгай хөтөлбөр гаргахаар амралтын өдөр цаг товлон уулзжээ. Филиппин улсын Лапу-Лапу арал дээр байрлах G-паркийн аялал жуулчлалын цогцлборт далайн аяллыг хийсэн нь гайхалтай аяллын эхлэлийг тавьсан юм. Олон жуулчдын сонирхлыг татдаг парасайлинг буюу зарнаас шүхрээр татуулах аялал нь тэдний хувьд амьдралдаа хийсэн хамгийн сонирхолтой аяллуудын нэг нь гарцаагүй болсон юм а. Тэгээ нөгөө салхи гараад ингээ үе дайвалцсан мэдрэмж нь бол бүр айгүй гоё мэдрэмж байна. Эзэж авчгаагүй тийм гоё мэдрэмж байна. Усны мотоцикл эмэгтэйчүүдийн хувьд эрсдэлтэй спортын нэг байсан ч тэд аяллаа илүү сонирхолтой, хөгжилтэй болгохын тулд өмнө хийж байгаагүй олон зүйлийг туршиж үзсэн юм. Мэдрэмж бол амар гоё байсан. Яагаад гэвэл өмнөний мэдрэмж үрдээс авч байгаагүй. Жолооч нь мотоциклаа залаад нэг дэрэг тэргэн гэдэг чинь усны дотор бүр дэрэг тэргсэн. За одоо бид нэр ингээ банана дээрээ суух гэж байна. Ингээ өнөөдрийн нэгэн зугаатай өдрүүд үргэлжлэлээр бас нэгэн шинэ мэдрэмжийг авах гээд шинэ аялалдаа гарах гэж байна. Аялал үргэлжилсээр хизээч хийж байгаагүй экстрем аяллыг Филиппинд хийх боломжтой. Papa Kids аялал жуулчлалын цогцлборын Adventure Side-д экстрем аялал хийсэн нь мөн л хизээч мартагтааргүй аялал болж чадсан юм. Агаар дээрх дугуйтай аялал хэр байваа? Бүр янзтай гоё аяллаа. Эхлээд жоохон айгаад модны оройдгөр явжгаад жоохон айгаад тэгээ арай тайшраад ингэ явж байгаа. Дахиад усан дээгүүр явсан чи бүр айгаад тэгээ сүйдээ таслаа. Кавасан хүрхрээ бол Филиппиний нэрийн хуудас. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн аялал жуулчлалын гол төв, жуулчдын заавал үзэх ёстой газрын нэг. Аюулгүй байдлаа хангаж, хүрхрээнээс үсэрч, айцаа даван туулах боломжийг энэ л газар олгоно. Тэр 5 м дээрээс үсрээд буугаад ирлээ. Жохоо айцтай байсан гэхдээ амар гоё байлаа.
Cool. За халууцны дараа усан бүр ингээ гүн ороод амар гоё филингтэй л. Та нар бүгдээрээ энд ирж үсрээрээ гэж хэлмээр байна. Филиппинд англи хэл сурахаар ирсэн бол дан ганц сурч аялахаас гадна олон төрлийн ивент арга хэмжээнд оролцож өөрийгөө тал бүрээр хөгжүүлэх боломжтой. Залуус маань суралцж байгаа хугацаанд олон хөтөлбөрт хамрагджээ. Хүний нөөцийн хөгжил байгууллагын хөгжлийн толин байдаг. Англи хэлтэй Монгол залуус хөтөлбөрийн оролцогчид Филиппин улсын олон улсын колл центрийн үйл ажиллагаатай танилцсан байна. Сайн байцгаана уу? За бид бүхэн Филиппин улсын Cebu хотод байрлах олон улсын колл центр дээр ороод туршлага судлаад гарч ирж байна. За тэгээ бид нар ороод ажлын орчинтай танилцаад, ерөнхийдөө ажил нь яаж явагддаг талаар танилцаад туршлага судлаад гарч ирлээ. 1919-д лавлахын англи хэлтэй Монгол залуус хөтөлбөрийн 2 дугаар ээлжийн залуус сургуультай амжилттай суралцж байна. Тэд тун удахгүй мэдсэн сурсан зүйлээ ажлын талбарт гаргаж шинэ үйлчилгээг хэрэглэгчтэй хүргэж ажиллах болно. 15 жилийн хүрээнд хэрэгжүүлж буй англи хэлтэй Монгол залуус хөтөлбөр үргэлжилсэн.